За сайн байцгаана уу? Биличээ дуусгасан болохоор одоо Гокуга жоохон шахаад газ яриа дуусганаа л гэж бодож байна. Дэмжин үздэг та бүхэндээ зөндөө их баярлалаа. Тэгээд өшөө их хичээж улам сайжрах болноо. За Вижитагийн дайралтыг зогсоож чадсан ч хэд хэдэн анд нөхдөд алдсан харамсалтай үйл явдал болоод өнгөрсөн. Гохон болон Крүлинийг буулман ирж авах бөгөөд Пикколо өгсөн болохоор нөгөө дэлхийн бурхан муу айдал өгөхөд лууд бөмбөлгөөр бусдыгаа амьлуулах боломжгүй болтсон байдаг. Тэгэл гинт гисэн Пиккологийн төрсөн гариг Намек гаригт хүрч чадвал тэнд нөгөө лууд бөмбөлөг байгаа юм байна лээ. Тэгэл тэрийг мэдээж аваад тэр хэдий итгэл найдвар нь буцаад сэргэнэ. Тэгээд Намек гариг руу явхаар болдог. Харин манай Гоку маш хүнд шархацсан эмнэлэгт бие битүү болгосон байх бөгөөд арайч хүчээгүй байдаг. Тэгээд буулман хайрын саяанчуудын хөлгийг дахин засварлах гэтэл өнөөх нь дэлбэрэх нэ. Бурхны туслах гэх ноён Попо ирж бурхан анх дэлхий дээр ирэх үед ашигласан сансрын хөлөг байгааг тэдэнд хэлж буулман тэрийг нь үзэхээр явна. Тэгээд Гохан хайрын бэртэл багтаа дээрээс нь өөр хүчтэй хүн үлдээгүүд нь ээжээсээ гуйж байж нэгэн зөвшөөрөл аваад Гохан болон Криллийн буулманаар Намек гариг руу аялалд гардаг. Тэр гурав замдаа бас хөөрхий хадал явдалтай учирнаа. Тэгээ ашгүй аз таараач гэхүүд дажгүй нэг давж гарч цааш явсаар л байдаг. Харин Вижита өхөлгөө сансрын хөлгөөрөө өөрийнхөө зүтгэдэг нөгөө айрмын байрлуугаа явж идэг. Тэдний толгойлогч нь Фриза гэх сансар огторгоод алдартай маш хүчтэй нэгэн байдаг байгаа. За манай гурав амжилттай Намек гарагт газардах бөгөөд тэдний 2 Намек хүн олцоодог. Тэгэл их л дажгүй найрсаг хүмүүс бололтой шүү. Юун Пикколо цаашаа тэгэл Буулмагийн хийсэн лууд бөмбөгний нөө байршил тогтоодог радар нь энд ч мөн ажиллаж байх бөгөөд тэгээд лууд бөмбөлгүүдийн байршлыг заагаад эхэлнэ. Нөгөө 2 Намекч мөр туслаад тэр хэд бас хөөрхөн адал явдалтай учраас ашгүй нэг мангас шиг юмтай тулан барин эхний лууд бөмбөлгөө олж авна. Дараа нь харин хүчтэй хой салхинаас мудах бөмбөгөө олж авна. Вижита харин амжилттай очин эдгээх шингэнд орж идэгтэл Намек гариг руу Фриза лууд бөмбөгийг авахар явсныг мэдэж аван яаран тийшээ хөдөлдөг. Харин Намек гариг дээр юу болсон гэж нөгөө 2 сайхан аашд чинь Намек хүн биш яг үндэ Фризагийн туслахуд байсан байж таардаг. Тэгээд яг энэ үед Вижита Намек гариг дээр газардаж байдаг. Тэгээд буулмагийн радарыг авах гэтэл Крүлийн Гохон 2 толдож арай гэж яланд зүхтааж чаддаг. Тэгээд Вижита харин өөр нэгэн Фризагийн туслахтай таарах бөгөөд Вижита Фриза зүтгэхээ болсон бөгөөд тэрч мөн лууд бөмбөлгөөр хүслээ биелүүлэх гэж юу ирсэн байдаг. Тэгэл өнөөх Фризагийн туслахыг алмайруулах бүр хүчээ бүүн гэж нэмэгдүүлээл амархан ялнаа. Гоку харин баг багаар эдгэрж байхад ашгүй Сензүү нөгөө шош бэлэн болсноор бүр мөсөн эдгэрдэг. Тэгээд манай гурав нууцаар Фризаг тагнах бөгөөд тэд хэдийн 4 бөмбөлөг цуглуулсан бөгөөд өөр нэгэн Намек тосгоныг сүрдүүлж байдаг. Харин тэр тосгоны Намек нь тулаанч байх бөгөөд тэгэл Фризагийн зүүн гартай тулдаж алуулдгийн даваан дээр Гохан уурлал тэсэлгүй түн рүү дайрдаг боловч тэгэл хүчний зүрхнээс болж нуугдахаас өөр аргагүй төрдөг. Гэвч яг аз тарж Вижита гарч ирээл түүнтэй тулдахаар болдог. Харин Гоку тэр хэдийн араас Намек гариг руу хөдөлсөн байх бөгөөд бүр замдаа бэлтгэл хийж байдаг. Тэгэл энэ онгоцыг буулмагийн аа бүтээсэн болохоор Намек гариг хүртэл хэд хэдэн өдөр болох юм бэлээ. Тэгээд бүр бэлтгэл хийхтэн зориулж хиймэл татах хүч үүсгдэг тийм өрөө хүртэл хийж өгсөн байдаг. Вижита өнөөх ягааныг амархан ялсан бөгөөд цааш явж өөр нэгэн тосгоныг олж нэг нэгээр нь алж сүрдүүлж лууд бөмбөлгийг хайж олоод Фризаг олохоос нь сэргийлж усанд живүүлж нууж амжинаа. Харин нөгөө талд өгсөн нөхд нь хаан Кайг олж уулзан бэлтгэл хийхээр болсон байдаг. Кай хаанаар дамжуулж Гокутай ярилцаад амждаг. Харин Кай хаан Гоку Фризатай яасан ч тулдаж болохгүй шүү гэх бөгөөд энэ Фриза нь орчлын ертөнцийн хамгийн хүчрхэг мангас ухааны юм ярьдаг. Харин Крүлийн саяны тосгоноос аварсан нэг Намек жаалтай тэргүүн ахлагч гихчтэй уулзахаар явж байхад нь Вижита тэдний хажуугаар явж өнгөрөхийг хардаг. Яг энэ үед харин ашгүй нөө хажууханд Фризагийн баруунгаар явж таараад Вижита түүнийг дуусгах нь бөөн баяр араас нь явж Крүлийн тэр хоёрыг анзааралгүй өнгөрдөг. Гоку маань тусгай өрөөнд татах хүчээ нэмэн хүнд бэлтгэлээ хийж л идэг. Тэгээд Вижита өнөх зарбон гэгчтэй таарж тулднаа. Тэгээд Крүлийн харин тэргүүн ахлагчтай уулзсан Фриза болон тэдний занал хийллийн талаар сүүлийн лууд бөмбөлгийг авч хамгаалахаар болдог. Тэгээд ахлагч маань Крүлиний толгойд гар хүрхтэйд л өмнөх болсон бүх юмыг нь олж мэдээл түүний нуугдаж буй хүчийг нь хүртэл сэрээж тусалдаг. Харин нөгөө хоёрын тулаанд Вижита ялагдсан байдаг ба зарбон Фризад ирж түүний талаар хошуу хүргээд эхнэ. Гэтэл нэг лууд бөмбөлгийг олж нуусныг нь мэдээд
Вижитаг амьд дээр нь олж авчир гэж авчруулж идэг. Харин Гохан тэр лут бөмбөлөгний байрлалыг нь олж мэдээ тэрний араас хөдөлнө. Вижитаг сэргээх шингэнд хийн эмчлэх бөгөөд өнөөхөн энэ боломжийг ашиглаад Фризагийн нөгөө цуглуулсан бөмбөлгүүдийг аваад цухтаачдیں۔ Тэгэл замдаа Кролинийг олж хараад дагаад ирдэг шүү манай хэд тэр. Тэгсэн ашгүй араас нь Зарбон дагаад тэр ирэх бөгөөд Зарбон дахин нэг удаа Вижитатай тулдгаар болдог. Гоку маань бэлтгэлээ хийсээр л бүр өндөр татах хүчинд юу ч болоогүй юм шиг чөлөөтэй хөдөлдөг болсон байдаг. Тэгэл харин Вижита маань сүүлийн тулаанаас хойш улам хүчтэй болсон байдаг ба Зарбоныг төвөггүй ялж чаддаг. Энэ нь нөгөө саяончууд үхэлтэй ойрхоо очиод буцаад ирэхдээ улам хүчтэй болдог тийм нэг чадвар юм байна лээ. За тэгээ манай гуравтай хэсэг нугдаж тоглоно. Харин Фриза хоёр туслахаа алдснаар Геню тусгай хүчин гэхийг дуудсан байдаг. Энэ нөгөө орчлонгийн хамгийн хүчрхэг дайчдал юм байл лээ. Тэгээд Гохан тэр ихэд ганц үлдсэн лууд бөмбөлгөө нууж Вижитагаас зугтаж чаддаг. Тэгээд Фриза хоёрын ихэд дуурлан тал руу галлаж яадаг. Тэгэл Кролин Гоханы тэргүй ахлагч дээр аваад ч нууц хүчийг нь сэрээснээр Вижитаг ялах боломжтой гэж үзээл явцгаадаг. Гэвч нөгөө хоёр ч Вижитатай таардаг. Тэгээд Кролин Гоханыг явуулаад түүнтэй тулдахаар үлнэ. Тэгээд харин яг энэ үед Геню тусгай хүчин газардах бөгөөд Вижита тэр хоёр тэднийг ирснийг мэдээд хүчээ нэгтгэх нь лууд бөмбөлгөөр Вижитаг өгшгүй болгоод тулалдаж тэднийг ялахаас өөр сонголтгүй болсноор тэгэл хамтрахаас өөр аргагүй болдог. За тэгсэн нөгөө айх тэр хэд чи өөр өнгийн ачаа ачаа хөдөлгөөн хийдэг түрээд ирнэ. Тэгэл дорхноо нөгөө хэд дээр ирээл бүр хайчулуу даавуу тоглож хэн төрүүлж тулдахаа үзэж байдаг шүү. Тэгээд Гохан Кролин хоёр Гүлдог гэх нэг хүчгүй хэрний нэг цаг хугацаанд зогсоож чаддаг тийм тулалдаж эхэлнэ. Тэгэл Вижита тэр хоёрын тулааныг анхааралтай ажиглаж байгаа яг боломж гарах үед нь Гүлдогийн толгойг нь тасдаж чаддаг. Тэгэл Вижита харин Риккун гихчтэй тулалднаа. Тэгэл Вижита эхлээл хид хиднүүдэл нэлээд хөөрхөн шарх өгсөн ч нөгөөх нь яалтчгүй өөр төвшнийх байж таарал буцаад балбаад ундаг шүү. Эцсийн цохилт гэл энергиэрээ галлал яг алах гэтэл нь Гохан тэр хоёр ирж ашгүй Вижитаг аварч амждаг. Тэгсэн тэгэл нөгөө Риккун ганц цохилтор Кролинийг гусаадахнаа. Тэгээд түүний ялагдсныг нь Гохан хараад уурлал нөгөө нуугдмал хүчин сэргээл Риккунтэй үзэлцсэн. Тэгээд нөгөө хоёрыг бодвол арай дээр боловч тэгэл яаж барах вэ? Нөгөөх нь бүр ганц цохоо хүзүүг нухлаа хийчихдээ. Гоханы бүр голон тас руу гэмээр л газарт унаад өгнөө. Үчлээ дээ гэж байтал бүр намайг гариг дээр өөр нэгэн хөлөг газардах бөгөөд бүүм хэмбэ Гоку маань ирнэ. За энэ үргээд өнөөдрийн бичлэгээ дуусгая. Тэгээд нэрээ өөр нэг гайхалтай аниме эхлүүлэхээр зэхэж байгаа. Тэгээд Full Metal Alchemist-ийг ярьдаг юм уу гэж харин яг яаж ярих вэ гэж та хэдээс асууж байна. Эхнээс нь зөвхөн төгсгөл хүртэл анимегийн зөвхөн юу болж байгааг нь ярих уу? Эсвэл бүр яг нөгөө нэг энэ яагаад гэд түүхтэн зүгээр тайлбар маягийн тайлбарлаад яриад өгөх үү те. Та хэд ямаараа сэтгэл хэсэгт үлдээгээрээ. Тэгээд хамт байсан та бүхэндээ зөндөө их баярлалаа. Таалагдсан бол лайк, саб дараарай. Баярлалаа. Баяртай.